За цогтой тавтамөр guys, дараагийнхаа дугаараар уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдрийн дугаараар дэлхийд даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг 8 LLM-уудыг хооронд нь харьцуулж үзцгээе. Дараагийн дугааруудаас одоо энэ гадуур яваад байгаа хоёр хүний зураг байжснаа хоорондоо ингээл үнсэлцэлтэй. Эсвэл хоёр хүний зураг байжснаа ингээл хоорондоо тэрвэрлээл байдаг. Тэгэхээр иймэрхүү зүйлийг яаж үнгүү хийж болох вэ гэдгийг дараагийн дугаараар харуулнаа. 8 LLM-уудыг хооронд нь харьцуулж үзцгээе. Хэрхэн харьцуулах вэ гэхээр нэгдүгээрт тоглоомны код бичүүлье. Нөгөө Snake Game гэдэг байдаг шүү дээ. Олон жилийн өмнө хүмүүс Nokia утсан дээр тоглодог байсан. За Snake Game бичүүлье. Хоёрдугаарт нэг юм орон зай дотор keyboard-н дээр урагшаа хоошоо явдаг, баруун зүүн явдаг. Тиймэрхүү орон зай үүсгээд тоглоомны эхний хэсгийг бичиж чадах нь үгүй харцгаая. За энэ бол нэгдүгээр тест хийх хэсэг нь. За хоёрдугаар хэсэгт нь монгол хэл дээр асуулт асууж үзье гэж бодож байна. За гурав дахь харьцуулалтын хэсэг маань англи хэл дээр цэвэр reasoning logic-ийн асуулт асууж үзье гэж бодож байна. Энэ 8 модель маань юу байгаа вэ гэхээр нэгдүгээрт OpenAI-с гаргасан ChatGPT байна. Хоёрдугаарт Anthropic-аас гаргасан Claude байна. За гуравдугаарт хятад компани хөгжүүлж байгаа DeepSeek гэдэг модель байна. За дөрөвдүгээрт би Монгол LLM буюу Igunic гэж сонгож авсан байж байгаа. За тавдугаарт нээлттэй ихний хүрээнд LLM-уудын оргилт бас явдаг. France стартапаас гаралтай Mistral. Зурдугаарт Grok байна. Grok бол маш богино хугацаанд их хэмжээний токен гаргадаг одоо LLM хөгжүүлж байгаа компани учраас яг Grok-ийг хэдүүлээ туршиж үзье. За сүүлийн хоёр нь мэдээж Meta-аас гаргасан Llama нээлттэй хийн ноён өргөлн байгаа. За хамгийн сүүлд нь Google-аас гаргасан Gemini. За тэгэхээр хамгийн эхлээд Snake Game-ийг бичүүлж үзцгээе. Zero shot-оор бүх тестүүдийг хийн. Тэгэхээр би нэг л зааварчилгаа өгнө. Ирсэн хариуг нь шууд код болгож ажиллуулад ажиллаж байгаа үгүй үзнэ. Алдаа заавал тэр бол fail. Ажиллаж байгаа юм бол дотор нь bug гэнэ defect байна уугүй гэдгийг тоглоод үзнэ. Тэгээд тэрнээс нь хамаарат бас оноо өгöd явъя гэж бодож байна. За тэгэхээр эхнийх нь Python дээр бичүүлчихье те. За ингээд бичиж өгчээ. Юу гэж нэ гэхээр за Snake тоглоомыг implement хийсэн Python код бичиж өгөө бүрэн хэмжээний. За бичиж байгаа код чинь янз янзын одоо edge case-үүдийг хангасан байх ёстой, шалгасан байх ёстой. За package-ууд суулгах юм бол суулгаж байгаа package-уудын хувилбар хооронд нь зөрчил гарахгүй байх ёстой. Буюу бичсэн код чинь шууд даваад ажиллуулахад ажиллаж явах ёстой гэдэг шаардлагыг тавиад өгч байгаа. За харцгаая бүгдээрээ. Тэгэхээр ерөнхийдөө би бол энийг copy paste хийгээд LLM-уудээр өгөөж явна гэж бодож байна. За тэгэхээр ChatGPT 4.0-ыг харцгаая. За тэгэхээр би Pygame гэдэг dependency-г суулгах хэрэгтэй байна. За энд тоглоомоо бичиж өгч байна. За окей болчлоо. Тэгэхээр би Python дээр environment бол үүсгэсэн байж байгаа. Pygame-ийг суулгах хэрэгтэй. За болсон. Snake Game кодо хуулаад. За кодо хуулаад оруулсан. Одоо шууд ажиллуулаад үзэх хэрэгтэй. ChatGPT 4 Snake Game. За харцгаа. Сайн нэг юм явсан. Шууд хан мөргөд өгч байна. За сумаар өдөртөж байна. За энэ улааныг аваад үзье. Улааныг авсан чинь өөрийгөө мөргөөд өгчлээ гэдэг чинь шүү дээ. За дахиад үзье да. Улааныг аваад би хоол идчихнэ гэдэг чинь сонох ёстой шүү дээ. За 4 fail. 4 fail. 01 preview. За 01 preview-ыг харцгаая. За 01 preview-ийг нэг даваа тална гэдэг юм бол энэ нөгөө бодож байгаа юмнуудаа ингээд гаргадаг. За би одоо ингэж нөгөө chain of thought гэж ярьдаг бодлын гинжин хэлхээс. Тэгэхээр нэг даалгавар өгөнгүүд 01 preview яадаг вэ гэхээр за би энэ таскыг хийхийн тулд надад ийм зүйл хэрэгтэй байна. Би энэ зүйлээр дараалалаар нь хийгээд нэг зүйлээс гаргаж авсан үр дүн юм хариултаа дараагийнхаа одоо алхам руу өгчин гэж feed хийж явдаг гэсэн тийм санааг цаанаа болдог. За тийм ч учраас одоо энд харах юм бол Snake Game-ийг бичээрэй гэхэд 29 секунд ботсон байна гэдэг чинь. Юу ботсон бай гэхээр за код харсан байна, кодын найдвартай ажиллагааг шалгасан байна, хэрэглэгчийн хүлээлтийг тодруулсан байна. За тэгээ буцаа Python код руу оруулсан байна гихчлэн ингээд step дараалал бодож байгаа. 4.0 дээр анзаарсан бол бичүүгүй зүгээр ингээд шууд код бичиж эхэлчихдэг. Яг бол 4.0-ийн архитектурын цаанаа дараагийн үсэг юу байх вэ гэдгийг тааж явдаг механизм байгаа бол 01 preview тэн дээр нэмэх нь ам бодох чадварыг арай илүү хэрэгжүүлж чадчихаа гэсэн үг. За код бичсэн маа.
За Pygame бол байна. Pygame-аар хэдүүлээ суулгацсан байгаа. Хэрэглэж том харахгүй кодоо хуулаад шууд ажиллацгаая. За. Энэ бол гоё grid мэдтэй бас хамаагүй гоё ажиллаж байна. Сонсон. За одоо тэгэхээр юу шалах вэ гэхээр хан мөргөж үзье. Nice. За хан мөрөнгүүд game over. За одоо өөрийгөө мөргөж үзэх нэг. За өөрийгөө мөргсөн. Өгсөн. Row 1 бол pass. За дараагийнх маань Claude. Claude-ийг бүгдээрээ шалгаж үзнэ. Anthropic Claude. Яаж за snakegame.py. За Claude. За явж байна. Болж байна. Оноо тоолж байна. Би н уртсж байна. За хан мөргий. Хан мөргсөн чинь нэгт явчлаа штэ. Хан мөрөхөр үхэн штэ. Тэгтээ яг бас иймэрхүү тэ шинэ креатив байдлаар бас тоглоом хийж болж штэ. Дээшээ доошоо болов бас дээшээ доошоо хан нэвтэл авчдаг. За миний хамгийн хэрэглэх дуртай модулүүд нэг Claude маань энэ дээр failдлаа. Бие мөргүүл яах вэ? За бие мөргүүл бол өгч байна. Хан мөргүүл өгөхгүй байна. За DeepSeek-ийг харцгаая. За DeepSeek маань код бичиж дууссан байна. DeepSeek-ийн яг нэг юм жоох удаан бичдэг. Тэгэхээр жоох хүлээх шаардлагатай байдаг. За бас Pygame байгаа юм байна. За харцгаая. Юу цэнхэр юм бэ? За ногоон нь хоол юм. За хан мөргөж үзье. Хан мөргсөн ч өгч нь болж байна. За одоо гэс бие мөргөд үзчихмээр байна. Энэ бинийг айгүй олон жил тоглоогүй. Nokia дээр чинь жоохон бахад нэг 3-9-2-ын тоогийн жилүүтэй ингээд бүр ингэсэн. Тэгэл 3 дээр нь 2 дарахаар ингэж яадаг үлээ нэг 2 тоогоор л амар тоглолдог болсон байсан юм да. За бие мөрглөө. За бие мөргсөн чинь бас өгч байна. За DeepSeek бол тэнцлээ. За игүнэ маань юу битсэн байна харцгаая. Игүнэ дээр нэрээ бас 0.4 version гэж байсан. Хэрэв миний санджаар бол нээлт хийж хахад 0.3 байсан санагдчих. Тэгэхээр саяхан 0.4 гэж minor version upgrade хийсэн юм шиг байгаа юм. Тэгээ би одоохондоо яг хэлсэлж болж чадаагүй байна. Энэ бол ингээ анхных нь удаа баг болж байгаа. За бичсэн кодыг хуулаад үзье. За игүнийг харцгаая. За игүнэ маань бүр шууд ажиллахгүй алдаа заасан. Line 42 дээр гэнэ. 42 дээр юу байна? За zero shot-оор тестэлж байгаа учраас ингээд тэнцсэнгүй гэж үзлээ. Харамсалтай байна. За Mistral-ийг бүгдээрээ харцгаая. Open source нээлттэй хийм модуль байгаа. За Mistral-ийг харцгаая. Энэ Mistral чинь нөгөө DeepSeek-тэй яг адилхан хийчихэж байгаа юм шүү. Тэгээ яг адилхан цэхэр background-тай хоолн ногоо бин хар. Вау. Цаана эднэр чинь яг адилхан код бичээд байгаа юм шиг. DeepSeek-ийн цаана Mistral-ийг implement хийсэн байж магадгүй гэж бас таамаглаж болохоор. Яг бол Mistral open source учраас хүмүүс аваад fine tune хийгээд хөгжүүлээд илүү сайжруулж болдог. За хан мөрөглөө өгч тэр гарчаа бичин ч гэсэн адилхан улаан өнгөтэй шүү дээ. За тэгтээ ажиллагааны хувьд тэнцсэн. Зя Grok. За харцгаая. За Grok бол арт дэлгэцтэй оноо бас биччихээ. Энэ яг бие бол мөрөхгүй байна. Тэгтээ 2-3 ингээд арай зэрэг тойруулаад дарчгаар өгчээд байна. Гэхдээ би бол яг бие мөргөөгүй. За энэ бол нэг 80% тай ажиллана. Ярсан гэхдээ оноо байгаанд таалагдчихэж байна. Classic хар background-тай дизайны хувьд бол бас дажгүй хөөрхөнтэй. Том байгаа нь бас таалагдлаа. Харахад амар. За бие мөргөөд өгч байгаа логик дээр жоох алдаа байх шиг байна гэж бодлоо. За хэдүүлээ Meta-гийн AI-ийн кодыг харцгаая. За. Энэ бол яг саяны шиг. Тэгээ одоо яаж ийн гэхээр саяны Grok дээр Meta-гийн 3.2 90 биллион гэдгсэн шүү дээ. Яваасаа суурн Meta-гийн Llama байгаа учраас яг одоо Llama-г хэрэглээд тестлэхэд бол өнгө загвар дизайны хувьд бол яг адилхан гарч ирж байна. Тэгэхээр суурь модель нь адилхан байгаа нь бол боломжтой байна. За Mark Zuckerberg ах маань бол disappoint хийсэнгүй. Nice.
За сүүлчийн тест Google Gemini за харцгаая. Эхэлсэн. Nice. Score маань явж байна. Keyboard-нд зөв өдөртөгдөж байна. Хоол идэхээр уртсаж байна. За хан мөрөнөө. Окей болж байна. За энэ дундаас дээр нэгдүгээрт гэх юм бол яалтчгүй ChatGPT O1 preview хамгийн гоё яг юм бүтээгдэхүүн юм шиг надад тийм мэдрэмжийг бол өглөө. Claude Mandanch авдаа. За дараагийн тест маань 3JS-ийг ашиглаад Minecraft status-тэй орчин. Тэгээ дотор нь би main character үүсгээд тэрийг ингээд гүйлгдэг баймаар байна. Тэр болоо. За ингээд хүчээ. Тэгээ юу харах нь харцгаая. За код бичээд өгсөн байна. Энэ болохоор index.html гэж байна. Тэгээ зүгээр load хийчих юм байна л та. За окей харцгаая. Үл хэдүүлээ энэ дээр O1 preview гэдэг folder үүсгээд intro index.html гэж оруулж өгөөд саний кодыг оруулаад өгч. За тэгэнгүүтээ зүгээр HTTP сервер ажиллуулчих гэж байна шүү дээ. За ингэ ажиллуулчихъя. За 8000 дээр ажиллаж байна. Одоо харцгаая. Шууд сервер ажиллуулад бол норох ёстой. Тэгсэн чинь болдгоо. O1 preview маань чицсэнгүй. За Claude яасан мэн харцгаая. За зааварчилгаа бол өөрчлөн зүүн дээд гараад ирсэн байна. Баруун тишээ гэдэг. За ямар ч байсан нэг орчин бол ороод ирлээ. Гэхдээ би нөгөө өсгөнүүдэд дараад бол ямар ч үйлдэл бол байхгүй. Маус дээр дараад чирээд бас эргэж орж болохгүй байна. Ой. Яс ой. Нэг юм хийгээд байгаа юм уу? Амар гацаад байгаа юм болоо. За ямар ч нэг юм болж байна. Бас fail дээ. Яг миний бодсон шиг ажиллахгүй. За DeepSeek-ийг харцгаая. Main.js гэж байна. За DeepSeek маань ногоонгийн дэлгэцлүүд хийчлээ. За keyboard дээр өсгөнүүдэд дарсан юу ч байхгүй. За fail. За манай игүүнээ юу гаргасан байна? Бас main.js гэсэн гаргасан байна. Санийхтай төстэй юм харагдчих шүү. Бас хоёр файл үүсгэсэн байна. Server ажиллууллаа. Тэгсэн чинь алдаа зааж байна. Main.js өөр газар хайжсэн байна. JS гэдэг directory. Тэгэхээр би тэрийг зассан. Тэгсэн чинь нэг type алдаа гарлаа гэдэг чинь. За алдааг бол засахгүй. Тэгэхээр энэ бол ингээд байлаа. За, игүүнээ маань бас энэ дээр фейлдсэн байна. За, Mistral-ийг харцгаая. За, нэг ногоон орчин дотор хар тэнгэр тэгээ улаан юм байна. Энэ хөдөлгөнөө. Энэ хөдөлж шүү дээ. Баг ганц юм хөдөлгөж чадж байгаа хэлэлээ минь энэ болж шүү. Би бол ингээд W дарахаар тэр цаашаа явж байна. S-ээ дарахаар буцаа наашаа явж байна. B-гээ дарахаар баруун, E-гээ дарахаар зүүн. Search and space авахгүй. За энэ бол ингээд болж байна. Mistral эхний тестэн дээр Mistral амжилттай гүйцэтгсэн, хоёр дахь дээр бас амжилттай гүйцэтгэж чадлаа. За Grok-ыг харцгаая. За server ажилласан. Хавхар дэлгэц гарч ирсэн юм байна уу? Valid unexpected token. За консоль дотор орсон 2-3 алдаа гарчээ. За Grok failтлээ. За Mark Zuckerberg ахын маань химэл оюун яасан нам бүгдээ харцгаая. За нэсэн bad request. За бүр 400 заагаад эхэлсэн. Fail. За Google but I can't provide a complete fully functional Minecraft like him. За бүр яг бүтэн ажилтдаг юм хийж чадахгүй ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү байна гэдэг юм бол хэлж өгч чаднаа л гэсэн байна. Тэгэхээр хоёр раундын тестийн үеэр гэдэг юм бол Mistral ялт байгууллаа гэж харж байна. За хоёр дахь тестийнхаа шат руу орё гэж бодож байна. Тэгэхээр би энэ дээр Монгол хэл дээр юм асууна гэж ярьсан байж байгаа. За шүлэг байдаг шүү дээ. Шүлэгний хоёр мөрийг аваад гэдэг ч юм уу те. Эсвэл энэ хэний шүлэг вэ гэсэн тиймэрхүү бас асуултсаа гэж бодож байна л. Гүр алдартай шүлгэнд за миний хин сурах гэдэг лөө. Миний хинд за ерөөсөө
энэ дээр өв 4 өв болгочихъя. Энэ шүлгийг гүйцээж өчсөн үү? Тэгээ болоо. Миний өгч байгаа зааварчилгаа нь миний хинц хураг, магнай, халзан, зургустай энэ шүлгийг гүйцээж өчсөн үү? За харцгаая 4 өв. Нацаг дөрчийн миний хинц хураг шүлэг юм үргэлжлэн дараах байдалтай малгайтай зөөлөн борлог, маргаашийн нар шиг цоглог. Шинхэн ногоо хаман шиншил жидэн тааламжтай шидэд мөрөө таталсан шингэн гурван нь баяртай. Тэгтгэлөө өөрөө шүлгээ мартцсан сууж байгаа юм. Тийм 1000 хононы дундаас би харамгц таньдаг гэдэг үстэй. Мерс майлж намайг чиглэлсээр ирт хардийн тэгсэн чинь юм малгайтай зөөлөн борл LLM-ууд донд хийм харах буюу hallucination гэж байдаг. Өөрөө яг мэдхгүй зүйлээ мэдж байгаа юм шиг байдлаар зохиогоод гаргаад өгчдөг. Тийм учраас LLM-ийн маш аюултай зүйл нь hallucinate хийж байгаа тохиолдолд маш чухал шийдвэр гаргах юм бол тэр бол яг эрсдэлтэй, аюултай. За би зөвхөн сонирхоод O1 preview энийг чадах нүггүй хараад байгаа. Миний хинц хураг шүлэгт залуу хурганы гоо үзэсгэлэн. Залуу хурганы гоо үзэсгэлэн хөөрхөн төрхийг уран яраад үрсэлсэн байдаг. Шүлгийн үргэлжлэлд хурганы шинхэн ногоо идэх, тоглох, гүйх зэрэг байдлуудыг өгүүлж байгальтайгаа зохицон амьдарч буйг харуулдаг. Энэ нь монголчуудын мал аж ахуйн соёл, байгальд хайртай сэтгэлийг илэрхийлдэг. За яг шүлгээ гүйцээгүй зүгээр тайлбарлах гэж үзсэн байна. Claude руу ороод хэдүүлээ харцгаая. Уучлаарай хэрвээ энэ нь одоо байгаа ардын дуу шүлгийн үеийг гүйцээх хүсэл бол би цогцч эрхийн шалтгаанаар туслах боломжгүй. Гэхдээ та өөрийн шинэ өрмөц шүлэг зохиолыг хүсвэл би тусаад баяртай байна. За хураны тухай яагаад цогцчийн ирэх гэж бодод байгаа юм бол бас гарчлаа. Тэгснэ би хураны тухай төв шүлэг зохиоод өгч гисэн чинь миний хинц хураг магнай халзан зурагтай гэнэ. Майлж дуугарна, мамп шиг үсрэн, мамп шиг үсрээд тахтахт. За DeepSeek руу ороод хүний зүрх сэтгэлээр хүчтэйгээр үнсэлж хүсэл. За энэ бас fail. Монгол шүлгэн дээр fail. За монгол хэл дээр монгол шүлгийг игүнэ маань бол асуудалгүй хийн гэж бол би дотроо хувьдаа найдаж байна. Хэдүүлээ харцгаая. Миний хинц хураг магнай халзан зургастай 1000 хононы дундаас ч миний хургийг танихгүй болов. Тэрмийн ишиг болвол ижиг сүргээс нь ялах. Цаа хандс. Юу вэ? Би одоо өөрөө яг шүлгээ ярих гэдэг шүү. Тэ? Дахиад нэг хараад та 1000 хононы дундаас би харамгс таньдаг мерс майлж намайг чигсэрдэг дон цагаастай дуран хар мэтэй томооны дундын сүргэмтэн төрсөн хотын дотроо тэр би тоглолдог. Өвдөгийн угаас өдөрт өөрхийн жиг хөтөг үрдээр нь гараад гүд нөр хөргөлтэй найс тааш мэтэй малчин үнийг басгаадаг. Игүнэ хүртэл алдчихж байгаа юм уу гэдэг. Mistral шүлэг монгол хэл дээр бичигдсэн байна. Шүлгийг гүйцээж бичгээд хэд хэдэн аргуудыг хэрэглэж болно. Жишээ нь хэвлэх, дуулах, өгүүлбэр болгох гэдэг. Энэ одоо юу болов гэж байна. Шүлгийг өөрийн хүсэлтээр нь гүйцээж болгоно. За энэ бол монгол хэл яг сайн ойлгоогүй юм шиг байна гэж бол анзаарэгдэж байна. За Grok ганц хэнийг ялгаж 20 хэрэгжүүлж чадах үйлэг дүр. За энэс судлаа төрөж явсан. Хинц бүрэд нь хурууны хөндлөн зэрэг. Яг давштуржийн нацаг ой миний зураг 1000 оны дундаас би харамстай мерс байлж намайг чиглэлсээр ирдэг дунд цаавстай дур. Вау. За Google-ийн Gemini 1.5 Pro бол энэ дээр яалтчихв. Яллаа. Шууд яг үсэж чадчихна. Би сүлдээ миний өгж байгаа зааварчилгаа маань өөрөө амар ойлгомжгүй дутуу байгаа учраас энэ LLM-ууд маань бас толгой нэргээд байж магадгүй гэж яг бодож байтал Gemini энийг миний бодлыг буруу гэдгийг батллаа. За Gemini 1.5 энэ дээр яллаа. За энийг үзье. 2 ээж, 2 охин, 1 эмээ, 1 аж ахуйн байна. Нийт хэдэн хүн байна вэ? За энэ дээр O1 preview-ийг шалгана. Энэ бол нөгөө reasoning-ийн одоо манлай модель гэж яригадаад байгаа. Тэгэхээр харцгаая. За нийт 3 хүн байна гэж байна. Яг бол 1 эмээ, тэр өөрөө их. За 1 эмээ бол байгаа. Эмээ бол өөрөө бас ээж. За окей. Тэ make sense.
За эмээгийн охин. Эмээний охин. За эмээгийн охин. Тэр нь бас өөрөө ээж. За окей. Тэгэхээр энэ хоёр дахь ээж нь болчихж байна. Тэг эмээ өөрөө бас ээж гэж тоологдно. Эмээгийн охин нь бас ээж гэж тоологдно. Эмээгийнхаа хувьд охин нь гэж тоологдож байгаа. Тэгэхээр эхний охин тэгэхээр нэг эмээ гэж тоолоод эмээгийн охин нь болохоор хоёр дахь ээж бас охин гэж тоологдчихж байна. За эмээгийн ач охин нь охины охинтой хоёр дахь охин тэгээд ач охин нэгд. За окей. Энэ бол болж байна. Миний бодлоор бол зөв байна. За Claude-ийг шалгацгаая. Энэ бол сонирхолтой логик бодлого байна. Алхам алхмаар бодё. За. Эхлээд гэр бүлийн харилцааг тайлбарлая. Эмээ нь хамгийн ахмад хүн. Эмээгийн охин нь ээж, нэг ээж. Тэр ээж нь өөрөө бас охинтой, нэг охин. Тэр охин нь өөрөө бас ээж болсон, хоёр ээж, түүний охин. Нийт 3. За нийт 3 хүн байна гэдэг бол зөв бодлоо. Энэ тайлбар дээр гэхдээ жоохон орчуулгын уу эсвэл жоо сонин уншигдлаа. За гэхдээ нийт 3 хүн байна. Энэ бол зөв тайлбарлаж чадсан байна. За DeepSeek-ийг харцгаая. Нийт 6 хүн байна. За энэ бол бүр хот гэдэг шиг энэ бол чадсангүй. За манай игүнэ нийт 3 хүн байна. 2 ээж гэдэг нь өндөрс. За игүнэ манай анхныхаа даалгаврыг амжилттай биелүүлж чадлаа. Баярлалаа. Эмээ түүний охин 3 хүн өгтөж байна. За Mistral тиймээс гэрүүл 6 хүн байна. За Mistral бас чадсангүй. Lama 3.2 нийт 3 хүн байна. За нийт 3 хүн байна гэсээр 3 нийт нэг л юу нэ? Харин эмээ аав охин гээд нэр томьёогоор бичсэн хүмүүс нэг л хүн юм. Тэгээд нийт нэг л хүн байна. Эхлээд зөв явж байгаад 3 ээж бол 3 аав байна. Эхлээд зөв явж байгаа сүлдээ бүр онорчлаа. За Meta AI Mark Zuckerberg ахын маань нийт 5 хүн байна. За энэ бол бас хот. За Google 4 нацад дөржин шүлэг дээр бас дажгүй явцсан шүү дээ. Онцгой хариулт нь 3 хүн байна. Вау. Эмээ нэг хүний ээж, ээж нь нэг хүний охин бас нэг хүний ээж, охин нь нэг хүний охин бас нэг хүний очин. Эний логик тайлбарлагаас айгу таалагдлаа. За Google-ийн Gemini бол монгол хэл дээр текстээр бичиж байгаа зүйл дээр 2 таскыг бол амжилттай хийжлээ гэж харж байна. O1 Preview бол энэ бодлогыг бол зөв бодсон. Гэхдээ шүлгийг бол гүйцэж чадаагүй. Гэхдээ зохиогч ирэхээс болоод тэгээд нэг тийм шалтгаан хэлсэн байсан. За тиймэрхүү байна. Монгол хэл дээр шалгалтууд, тестүүд дуслаа. Google ялцчгүй монгол хэл дээр бол зөвлөж чадлаа гэж харж байна. Манай игүүнээ маань нөгөө даш дөржийн нацаг дөржийн шүлгэн дээр жоо төөрчих шиг боллоо. Гэхдээ бодлогыг бол амжилттай бодлоо гэж харж байна. За дараагийн буюу сүүлчийн тестийн хэсэг рүү орцгоё. За энийг харъя. Нэг зураас хөдөлгөж тэнцвэрлэлийг зөв болгох гэж байна. Зургийг авчирчаа. 4 юу гэсэн бэ? 5-ын баруун талд нь байгаа шүтэнцийг аваад 3 дээр тавиад 8 болгоно гэнэ. 4-өөс хасан 3 тэнцүү 5-аас хасан 2. 4-өөс 3-ыг хасаад 5-аас 2-ыг хасаад 5-аас 2-ыг хасгаад яхаар 1 болт юм бэ. За Claude юу гэсэн бэ? 45 тэнцүү 4 дээр нэг нь 2. За энэ бүр тоогооч зөв уншиж чадаагүй байна. За Mistral яасан харъя. 4-өөс хам 2 тэнцүү 5. За энэ 2-ыг бас буруу уншчихжээ. Move. За тэгтээ юу н харъя. Matchstick from the top of the number 5. За 5-ын дээдлээс to transform it into a 6. Энийг 6 болгоод this works. За 9-өөс хасах нь 2 тэнцүү 5 төр. Энэ нөгөө 2 гэдгээ буруу харсан болохоор тэгтээ энийг зүгээр ингэж үзчихэл та. За хэрвээ зөв уншиж чадсан бол бодлогоо бодож чадах нь гэдэг нь харагдсан. За буруу нэг аав. За 1 4 бол тэнцэхгүй. За дахиад өөрөөр үзээгээд хэлж байна. Бас л буруу. За дахиад үзье. Энэ юу н хариутай бодлого юм уу гэхгүй. За ингээ бодчих. Grok байхгүй, Meta байхгүй, Gemini юу гэсэн байна. 4-өөс 3 1 тэнцээ 6-аас 2 4. За энэ бол хотлоо юм аа. Эндээс нэмхээс нэг явал ийш нь оруулж 6 болгох гол юм л да. Гэхдээ ер нь бол
яахгүй л. Mistral яасан бодоол байна уу? Вау, буучихгүй үзчих шүү. Тасалт руу бозж байна. Гэхдээ энэ тест нь өөрөө жоохон юу юм байна. Яг яаж бодох нь би бас өөрөө олсонгүй. Та тэгэхээр энийг бодож чадвал доор комментаар бодолтын үлдээгээрэй гэж бас хүсэж байна. За тэгэхээр ерөнхийдөө тестүүдээ бол ингээд дуусах гэж бодож байна. Анзаарах юм бол зарим нь монгол хэл дээр аягүй сайн хийж байна. Зарим нь тоглоом код бичгтээ илүү сайн ажиллаж байна. Зарим нь текст боловсруулахтаа илүү сайн ажиллаж байна. Зарим нь ингэж тунгааж бодож логик тест дараалтаа хариулт гаргахад илүү сайн ажиллаж байгааг та бүхэн харсан баг. За энэ удаагийн тестээр надад бас аягүй тийм гайхсан surprise болсон моментууд тохиоллоо. Нэгдүгээр би Mistral-ыг бол ийм сайн болцсон гэж анзаараагүй байсан байна. За Google-ийн Gemini монгол хэлний дээр асуусан 2 асуултан дээр бол хоёулын дээр аягүй сайн хариулсан. Тэр бол гайхалтай. За тоглоом дээр бол Owen Preview, Snake Game дээр бол аягүй сайн ажилласан. Гэхдээ Minecraft-ста төстэй гэдэг дээр харамсалтай сайн даалгавраа биелүүлж чадаагүй. За ингээд ерөнхийдөө харахад бол Mistral-ыг бас жоохон оролдож үзэх сэтгэл төрж байна. Google-ийн Gemini-д жоохон итгэл алдсан юм шиг байдаг байсан бол буцаад итгэл бас жоохон сэргэж байна. Owen Preview бол яалтчгүй reasoning гэж дараалтай бодох чадвар дээр аягүй сайн, бусад модельүүдээс илүү сайн байгаа харагдаж байна. Mistral-ийн гэхдээ өөрөө ингэж хариугаа гаргаад дахиж шалгаад энэ биш байна гэдээ ингээд бодоод яваад байгаа. Энэ байдал бол үнэхээр таалагдж байна. Аягүй олон юмд хэрэгжилж болох юм шиг бас санаанууд төрж байна. За игүүнээ маань харамсалтай нь одоохондоо ялцчихгүй 0.4 major version ч гараагүй байгаа. Minor version bump хийсэн байна 0.3-аас 0.4 болсон байна. Тэгэхээр удахгүй бас игүүнээ plus гарах байх гэж найдаж байна. Тэгээд игүүнээ plus маань MyCentering хийгдсэн илүү сайн модель гарч ирэх байхаа гэж бол найдаж хүлээж байна. За миний хувьд бол Cloud-ыг их хвчлэн хэрэглэдгээрээ хэрэглээд ялангуяа project-ыг хэрэглээд явна. Owen Preview-тэй хослуулна. За Mistral, Gemini 2 бол бусад модельудаас бас ингэж ялгараад миний одоо LLM хэрэглээний toolbox нь бас орж ирэхээр байна гэж харж байна. Бас нэг зүйлийг сануулад хэлэхэд hallucination буюу нөө юм харах гэх юм одоо тэр зүйлтэй хэдүүлээ тулгарсан. Тэгээд цаашдаа ч гэсэн хэмнэл оюуны LLM-уудыг хэрэглэхдээ өгж байгаа хариултыг байнга тунгааж бодож fact check хийх байхгүй бол ингээд зохиогоод гараад ирсэн цааш нь аваад хэрэглэж явах юм бол хор уршигтай үр дүнгууд бас гарах магадaltaй байдаг. Дөрөв дашдурчин, нацад дөрчин шүлэг гингуудаа шал өөр шүлэг бичиж өгснэг бол та бүхэн анзаарсан бахаа гэж бодож байна. За энэ шүтэнцний бодлогын зургийг аваад оруулахад бас буруу тоо таниад тэн дээрээ үндэслээд ингээд тоо бодоод яваад байгаа нь бас аюултай. Тэгэхээр байнга хэлдэг миний зүйлийн нэг бол human in the loop буюу өгж байгаа хариултыг заавал нэгтлэн тунгааж шалгаж авах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За энэ хүрээдийн дугаараа өндөрлөе. Дараагийн дугааруудаас би текст өгөөд видео гаргаж авч болдог. Тийм хэд хэдэн програмуудыг бас харьцуулж үзээд та бүхэн сонирхолтой гэж бодож байна. Тэгэхээр дараагийн дугаар код бичихгүй. Тэгэхээр маркетингийн хүмүүс, контент хийдэг хүмүүс, за манай social media influencer-ууд, албан байгууллагуудын маркетингийн ерөн зүгээр ингээд чөлөө цагаараа видео хийж оролцдог хүмүүс ч гэсэн сонирхолтой байх болоо гэж бодож байна. Тэгээ жоохон spoiler alert өгөхөд одоо энэ гадуур яваад байгаа хоёр хүний зураг байжснаа хоорондоо ингээл үнсэлцэлтэй. Эсвэл хоёр хүний зураг байжснаа ингээл хоорондоо тэрвэрлтэл байдаг. Төлбөр төлж ийн үйлчлэгнүүдийг авдаг. Зураг явуулснаа ингээл мөнгө төлөөл энийг аваад байдаг. Тэгэхээр иймэрхүү зүйлийг яаж үнгүү хийж болох вэ гэдгийг дараагийн дугаараар харуулнаа. Видеод маань таалагдсан бол доор лайк заавал дараад subscribe хийгээрэй гэж хүсэж байна. Цаашаа нэлээд хүчтэй share хийгээд бүгдээр олуулаа болцгоё. Тэгээд олуулаа иймэрхүү хэмэл оюуны талаар
яаж хэрэгжилж болох вэ, юунд хэрэгжилж болох вэ, ямар асуудал шийдэж болох вэ гэж яриа өрнүүлдэг байцгаая, комментоор асуух асуулт, бодож байгаа бодлууд, магадгүй та бүхэн өөрсдөө LLM-уудыг хэрэглээд хооронд нь тестж үзсэн бол аль модель юунд нь сайн байсан бэ гэдэг талаар доор бас комментээр үлдээгээрэй. Яг тэгэхээр өөр нэг хүн асуултынхаа хариултыг хайх гэж явж байгаад энэ видеог үзээд таны комментиг хараад хэрэгтэй мэдээлэл бас авахыг үгүйсэхгүй. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.